Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За өнөөдөр Дундгов аймгийн Мандал хувь суманд бид нар Монголын програм хангамжуулалтчдын холбоо, захин мөрөгч харилцаа холбооны яам болон түүний салбар агентлагуудтай хамтраад үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулад явж байна. За бид иргэн рүү чиглэсэн экспо арга хэмжээ, сурагчид руу чиглэсэн мэдээллийн технологийн яг мэрэгжил, сонголт, за онцлогуудын талаар бас ярьж арга хэмжээ маань эхэлсэн зэрэгцээд явж байна. За төрийн байгууллагын удирдлагуудад шийдвэр гаргах төвчний хүмүүст хэрхэн оновчтой зөв худалдаа авалтыг хийх вэ? МОСА энэ дээр яаж хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг дээр бид нар зөвлөгөө болон олон яриануудыг хийж ажиллалаа. За өглөө бизнесийнхэнд workshop буюу хамтын ажиллагааны синержи үүсгэх арга хэмжээг зохион байгууллаа. Гэхдээ үүнээс нэг анзаарэгдсэн зүйл гэвэл мэдээллийн технологийн компаниудын ярьж байгаа хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи бол орон нутгийн бизнес эрхлэгчдэд бол нэлээд том хүнд тусч байна. За тэгэхээр бид нар бизнес эрхлэгчдэд нэг талаасаа бас сургах, захимд хэвшүүлэхт нь анхаарч ажиллах, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны үр дүнд тэр бизнес эрхлэгчид өөрсдийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлаа бууруулахыг бууруулах болоход нь анхаарч урт хугацаанд тогтвортой ажиллах бол ийм хэрэгцээ шаардлага байна гэж мэрэгжлийн холбооны зүгээс үзэж байна. Тэгэхээр энэ нэг удаагийн арга хэмжээ экспо зохион байгуулад өнгөрөх биш, нэг удаагийн сургалт хийгээд өнгөрөх биш. Ерөөсөө тогтмол энийг сайжруулж, за ялангуяа технологийн компаниуд энэ орон нутагт ажиллаж зах зээлээ дэлхийн тулд ерөөсөө хэрэглэгчээ сургах хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг л харуулсан ийм өдөрлөг арга хэмжээ маань өнөөдөр болж байна. Баярлалаа. Сайн бацхан уу, та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За Монголын цахилгаан холбооны яамнаас болон Монголын програм хангамж үйлдвэрлэлтийн холбооноос зохион байгуулж буй Digital Burst Divana турд маань манай Timely цаг бүртгэлийн платформ маань оролцож байгаа. Бүхэн Улаанбаатар хотоос гараад 3 дахь аймаг буюу Дундгов аймагт ирсэн байна. За манай энэ бас цаг бүртгэлийн платформ маань байгууллагын ажилтнуудын эрч бүртгэлийг бүрэн автоматжуулсан ажилтан болон ажил олгогчийн хоорондох харилцааг хордон шуурхай хялбар үр дүнтэй болгох зорилготой энэ платформ байна. Байгууллагын ажилтнууд ерөөсөө нэмэлт төхөөрөмжнөр биш аппликейшн дээр буюу гаргасан дээр аппликейшн татаж цолгаад тэрнийгээ эглээ явуулаад эрчээ бүртгүүлж болох боломжтой байгаа. Сэмэнүү маах ресторан удирдлагын цогцтой Кимини байна. За маах яадаг вэ гэхээр ресторан, бар, караоке гэмшин зочдуудын салбарын ухаалаг QR меню болон кассан системийн үйлчлэгийг үзүүлдэг. За энэ манай системийн үйлчлэгийг авснаар яах юм бэ гэхээр тухайн ресторан, бар, караокений зөөгчийн ажил хөгжүүлэх тэгээ илүү ухаалгаар хэрэглэгчтэйгээ харьцах маш олон боломжуудыг манай кассан систем болон QR меню олгодог. За QR менюний тухайн бол за хэрвээ гадаад жуулчд байх юм бол тэр жуулчд маань өөрсдөө хил дээр менюнээс тухайн байгууллагын рестораны бүтээгдэхүүн үйлчлэгийг авах боломжийг олгодог. Компани тухайд бол зөвхөн энэ зочлон үйлчлэгийн салбартаа зориулсан. За энэ үйлчлэгийн салбарынхаа хүмүүсийн үйл ажиллагаа ашиг орлогыг нэмэгдүүлэхэд илүү их чиглэж үйл ажиллагаа хөгжүүлэлтийг хийдэг юм IT компани байгаа. Ийм Монгол Академи хамт олон 2023 оны төгсгөлөөр Дундгов аймагт ажилласан байгаа. Тэгээд Дундгов аймаг маань ийм Монголын системээр орон нутгийн шин чанартай 64 үйлчлэгийг оруулсан байдаг. За тэгээд бид нар ажилтны үр дүнд нийт дахиад 22 үйлчлэгээ шинээр нэмэгдэхээр болсон байгаа. Тэгэхээр нийлбэр дүнгээр нийтдээ 86 үйлчлэгээтэй болж ирнэ гэсэн үг Дундгов аймаг маань. Тэгэхээр Дундгов аймгийнхаа нийт ард иргэдэд уриалж хэлэхэд зөвхөн Танай аймгийн 66 үйлчлэгээ ингээд ийм Монголиа дээр орхон нь жишээ арх согтууруулгын даны зөвшөөрөл авах тамхи худалдах борлуулах за тэгээд малын лавлагаач гэдэг юм уу энэ мэтчлэн төрийн баг 20-од байгууллагын 66 үйлчлэгээтэй болж байгаа шүү. Тэгээд энэ үйлчлэгээнүүдэд та бүхэн маань бас захимаар авч хэвшиж цаг хугацаа мөнгө төгрөг зардал энэ бүх зүйлээ бас хэмнээрээ та бүхнийг бас захимаар олон үйлчлэгийг захимаар авах энэ хандлагыг бас аймагтаа төлөвшүүлэхэд бас хувь нэмрээ оруулна гэж итгэж байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.